Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улсын их хурлд ирүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дугаар зүйлд заасны дагуу төрийн байгуулалтын болон эдийн засгийн байнгын хороо 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117-гийн 8 дахь хэсэг заасны дагуу Улсын их хурлын тамгын газраас Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийж ирүүлсэнийг та бүхэнд хүргүүлсэн. 1. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн талаар. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд бодлогын тэргүүлэх 20 чиглэлийг 6 шалгуур үзүүлэлтээр, төсвийн ерөнхийлөн захирагчийн 29 үр дүнг 47 шалгуур үзүүлэлтээр, хөтөлбөрийн 63 үр дүнг 91 шалгуур үзүүлэлтээр, 328 төсөл арга хэмжээг 375 шалгуур үзүүлэлтээр үнэлэхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас тэргүүлэх чиглэлийн үр дүнг 48.5%, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнг 59.7%, хөтөлбөрийн үр дүнг 57.1%, төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг 61.0%-тай хэрэгжсэн гэж, үндэсний аудитын газраас тэргүүлэх чиглэлийн үр дүнг 20.9%, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнг 63.7%, хөтөлбөрийн үр дүнг 62%, төсөл арга хэмжээний үр дүнг 58.1%-тай хэрэгжсэн гэж тус үнэлсэн байна. Харин Улсын их хурлын тамгын газраас хийсэн дүн шинжилгээнд эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн гүйцэтгэлийг 40% гэж үнэлсэн бөгөөд хүний эрхийг дээдлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн үр дүнг бүрэн тодорхойлох боломжгүй. Төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн болон хөтөлбөрийн үр дүнг засгийн газраас үнэлсэн үнэлгээ нь шинжилгээгээр зөрүүтэй талаар дурджээ. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас төлөвлөгөөнд тусгагдсан нийт 328 төсөл арга хэмжээнээс агуулгын хувьд давхардаж байгаа 2 арга хэмжээг хасаж, хяналт шинжилгээ үнэлгээнд хамруулсан нийт 326 төсөл арга хэмжээний 49.1% буюу 161 төсөл арга хэмжээ 85 ба түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй, 165 төсөл арга хэмжээний буюу 50.3% нь 85-аас доош хувийн гүйцэтгэлтэй гэж үнэлсэн байна. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд заасан бодлого тус бүрийн хэрэгжилтийг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас дараах байдлаар үнэлжээ. Үүнд 1. Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 12 үр дүнгийн гүйцэтгэл дунджаар 47%-тай, хөтөлбөрийн 30 үр дүнгийн гүйцэтгэл дундаж 57.3% гүйцэтгэлтэй, 167 төсөл арга хэмжээний гүйцэтгэл жилийн эцсийн байдлаар 63.6% гүйцэтгэлтэй. 2. Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 3 үр дүнгийн гүйцэтгэл дунджаар 33.3%, хөтөлбөрийн 6 үр дүнгийн гүйцэтгэл дунджаар 35.3%, 51 төсөл арга хэмжээний гүйцэтгэл жилийн эцсийн байдлаар 74.3%-тай гэж үнэлэгджээ. 3. Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 8 үр дүнгийн гүйцэтгэл дунджаар 85%, хөтөлбөрийн 15 үр дүнгийн гүйцэтгэл дунджаар 64.1%, 58 төсөл арга хэмжээний гүйцэтгэл жилийн эцсийн байдлаар 64.4% гэж үнэлэгджээ. 4. Хүний эрхийг дээдлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн 6 үр дүнгийн гүйцэтгэл дунджаар 73.3%, хөтөлбөрийн 12 үр дүнгийн гүйцэтгэл дунджаар 58.8%, 50 төсөл арга хэмжээний гүйцэтгэл жилийн эцсийн байдлаар 54.5% байна. Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан 326 төсөл арга хэмжээний 50.3% буюу 165 нь 85-аас доош гүйцэтгэлтэй үнэлэгдсэн байгаа нь төсөл арга хэмжээг судалгаа тооцоололт тулгуурлан үндэслэлтэд боловсруулаагүй, шаардлагатай төсөв санхүүжилт батлагдаагүй, бэлтгэл, урьдчилсан шатны ажлын явц хангалтгүй, төлөвлөлтийн алдаатай зэрэгээс шалтгаалж байна. Улсын их хурлын тамгын газраас Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайлан,
Засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц үр дүнд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний тайланд дүн шинжилгээ хийхэд төлөвлөлтийн алдаа, гүйцэтгэлийн тооцоолтын алдаа, үнэлэх арга зүйн хэрэглээний зөрүүтэй байдал болон албан ёсны статистик мэдээлэл гараагүйтэй холбоотойгоор бодлогын үр дүнгийн үнэлгээ зөрүүтэй болсон гэж дүгнсэн байна. 2. Монгол Улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар. Монгол Улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын их хурлын 2024 оны 21-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай засгийн газрын 2024 оны 218 дугаар тогтоолоор үндсэн 4 бодлогын хүрээнд 620 зорилт, 1396 арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагч болон хөтөлбөрийн үр дүнгийн 219 хяналт шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт зорилтод түвшинтэй баталсан байна. Монгол Улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнг урьдчилан тодорхойлсон бодлогын 16 шалгуур үзүүлэлт, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнгийн 76 шалгуур үзүүлэлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилт, 1213 арга хэмжээний биелэлтэд тухайн жилийн буюу 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд тус хөтөлбөрийн хавсралтаар баталсан бодлогын 13 үр дүнгийн биелэлт 55.5%. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн биелэлт 64.1%. Үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилтийн дундаж 66.4%, за 1213 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 67.9% байна гэж дүгнсэн. Үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг үндсэн 4 бодлого төс бүрээр авч үзвэл бүсчилсэн хөгжлийн бодлогын 84 зорилтын тухайн жилийн биелэлт 62.1%, хүний хөгжлийн бодлогын 145 зорилтын тухайн жилийн биелэлт 70.6%, эдийн засгийн бодлогын 208 зорилтын тухайн жилийн биелэлт 61%, хүний эрхийг дэдэлсэн засаглалын бодлогын 143 зорилтын тухайн жилийн биелэлт 72.5% байна. Улсын их хурлын тамгын газраас Монгол Улсын засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан 2025 онд хэрэгжүүлж эхлэх 1234 төсөл арга хэмжээнээс 13% нь Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан байна. За энэ нь бодлогын баримт бичгийн уялдаа хангалтгүй, бодлогын баримт бичгийн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжиж, зорилттой түвшинд хүрсэн боловч тухайн арга хэмжээ хэрэгжснээр иргэдийн амьдралын чанар, орлогын бодит өсөлт, үйлчилгээний хүртээмжид хэрхэн нөлөөлсөн талаар иж бүрэн үнэлгээ хийгдэхгүй, бодлогын үр дүн, үр нөлөөг зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжиж байгаа нь учир дутагдaltaй. За иймд цаашид бодлогын хэрэгжилтийг зөвхөн гүйцэтгэлийн түвшинд бус нийгэм эдийн засгийн бодит үр нөлөө, иргэдийн амьдралын чанарт үзүүлсэн өөрчлөлтөөр үнэлэх арга зүйг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Батболд туулын хурдны замд урьдчилсан аудит хийж байгаа эсэх, Улсын их хурлын гишүүн Уянга 80%-аас дээш үнэлэгдсэн яамд болон холбогдох бусад байгууллагуудын тайланд дурдах, хангалтгүй үнэлэгдсэн яамд цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар, за Улсын их хурлын гишүүн Ариун Заяа хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хууль хоорондын уялдааг хэрхэн хангах, 5 дугаар сарын 1-31 төсөв татагддаг байдал болон төлөвлөгөө батлах үйл явцыг дахин харах шаардлагатай талаар Улсын их хурлын гишүүн Мантхай засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны тайлгнасан 65.1% биелэлтийг яг ямар үр дүнгийн шалгуур үзүүлэлтээр тооцсон талаар, мөн бодлогын хэрэгжилт дотроос эдийн засгийн бодлогын хэрэгжилт үнэлгээ хангалтгүй байгаа талаар, Улсын их хурлын гишүүн Туван эдийн засгийн өсөлт болон хөгжлийн бодлогын зөрүү, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар болон үндэсний аудитын газрын үнэлгээний зөрүү, арьс ширний цогцлборын ажлын гүйцэтгэл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн явц, газар тариаланд олгосон зээлийн үр дүн, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хилэлцээрийн явцын талаар, за Улсын их хурлын гишүүн Батнайрамдал яамдын үйл ажиллагааны хэрэгжилт 22-оос 57%-тай гарсан нь хангалттай үзүүлэлт эсэх, үүнийг эдийн засаг хөгжлийн сайдны хувьд хэрхэн дүгнэж байгаа талаар, боловсролын зээлийг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох авилгатай тэмцэх газрын 2 удаагийн чиглэлийн хэрэгжилтийн талаар,
Улсын их хурлын гишүүн Соронзон Болд төсөл арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй гарахад нөлөөлсөн 3 гол шалтгаан цаашид зохион байгуулах арга хэмжээ, инфляцийг удирдах зорилгоор авах арга хэмжээний талаар, улсын их хурлын гишүүн инх төвшин, хүний хөгжлийн индекс дундаж наслалт буурсан, нялхсан эндэгдэл өссөн шалтгаан, агаарын бохирдол төвчрлийг бууруулах арга хэмжээний үр нөлөө, дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх төрийн оролцооны хувь өссөн шалтгааны талаар, авилгын индекс ухарсан шалтгаан, соёл спорт аялал жуулчлалын яамтай холбоотой зорилт хэрэгжээгүй мөртлөө 100% гэж гарч байгаа нь арга хэмжээг бодиттой төлөвлөх шаардлагатай байгаа талаар. За улсын их хурлын гишүүн Сандаг Очир төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа компаниудад төсвөөс урчилгаа 10-30% санхүүжилтийг олгох хууль эрх зүйн боломжийг нээх талаар мөн хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулт асууж хариулт авлаа. Улсын их хурлын гишүүн Баярбаатар тайлан аргачлал жил бүр өөрчлөгдөхгүй хിവэр орж ирдэг нь үр дүн муудаж төсвийн зарцуулалт үр ашиггүй, хариуцлага хүлээх тогтолцоо сул байгаа тул хариуцлагыг тодорхой болгож бодит шинжилэл хийх шаардлагатай талаар, улсын их хурлын гишүүн Ариун Заяа жилийн төлөвлөгөө нь улсын төсөвтөө уялддаггүй, батлагдсан төсөл арга хэмжээний ихэнх нь санхүүжилтгүй байгаа тул гүйцэтгэл муу гарч байгаа бөгөөд төлөвлөлт төсөв, хууль эрх зүйн уялдааг сайжруулах, жилийн төлөвлөгөөний тогтолцоог өөрчлөх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгох, эсвэл өөрчлөн найруулах, за улсын их хурлын гишүүдийн хариуцлагыг мөн тодорхой болгож, илүү сайжруулах талаар саналаа илэрхийлсэн болно. Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, за Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланг хилэлцсэн талаарх төрийн байгуулалтын болон эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг та бүхэнд уншиж танилцууллаа. Анхаарал тавьсанд баярлалаа.